одоо 12 сарын 31-ний өдөр болсон байлаа. Би одоо зах руу орж нэг хэдэн яндаг ч зах гарах гэж л явсан. Тэгээ зах гатаа борлуулчаад хүүхдтэй нэг жоохон тоорт мортны чихэр боомнол юм аваад яг одоо баярлуулах санаатай явсан. Тэгсэн чинь би захтаарч борлуулчаад орой 6-гийн үед би гэртээ ирсэн. Хашааны хаалганы нүтлээ хаалж хаажтайг нь хаалганы нүтсэн. Тэгсэн чинь манай хаалга онголсон. Миний охины чинь ингэсэн байна гэдэг. Ийм болчлаа гингөт нь би охиноо шууд хараад өөрөө ихгүй яаж чадахгүй болоо. Тэгээд ингэ сагдаа магадад дуутаал би үнэхээр явсан. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгой хайрхан дүүрэгт 8 настай бяцхан охины хүчирхийлсэн аимшигт хэрэг гарч үртэй хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн билээ. Харин энэ хэргийг хийсэн хүн нь хэрэг хийх нь бүхэл бусдыг аюул ослоос аврах үүрэг хүлээсэн хүн байсан нь итгэмээргүй. Ахад уу гэж байна. Гэлүүгээ. Сууч. Ахад хөлөөд үгүй. Оо баярлалаа. Нийд уушаа сууч. Манай охин оржигдээ онцгой байдлаар хувцтай гэж хэлж ирсэн. Онцгой байдлаар хувцтай гэхээр би бодож ирсэн. Цагтаар ихэд манай онцгой байдлаар хэдэн хүн байдаг гэж ярьж ирсэн. Одоо манай охин нэрэлээд юу таних уу гэдсэн. Зураг мөргэн хаа таних уу гэсэн. Цагтаар тэл манай охин таньна гэж хэлсэн. Тэгээд тэр онцгой байдлаар нэг хэдэн хүн байдаг гэж хэлэхэд тэднээс дээр очиж ингээ бичиг өрөмтэй дээр авч ирсэн. Тэгээд бичиг өрөмт за энэ дотроос байна уу гэдэг ингээ бүгд ингээ цагтаар ингээ үзүүлт юм бэл. Тэгэхээр шууд энэ байна гэдэг манай охин зааж гаргаж 2010 оны байдлаар улсын хэмжээнд хүчингийн гэмт хэрэг 345 бүртгэгдсэнээс нээслэлд 154 бүртгэгдсэн байна. Хүчингийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь сургуулийн бага нас, сургуулийн өсвөр насны хүүхдүүд олонтой байна. 2010 онд 7 хүртэлх насны 13, 8-аас 13 насны 46, 14-өөс 17 насны 93 хүүхэд хүчингийн гэмт хэргийн золиос болж бие махбод сэтгэл санааны хувьд хүн дээр хохиржээ. За хуулинд бол насан туршаагүй хүнийг улан одоо бага насны хүүхдийг хүчинсэн энэ төрлийн гэмт хэрэгт бол хүндрүүлэх буюу онц хүндрүүлэх бүрэлдэхүүн хүнийг тодорхойлоод 20 хал шийдэгдэх. За 20 халын хэмжээ бол насан туршаагүй хүнийг хүчинсэн тохиолдолд 5-аас 10 жил, за бага насны хүүхдэд халдсан тохиолдолд бол 10-аас 15-аас 25 жил хорих буюу цаазаар авахыг шийдгэсэн их нэгсэн хүнд юм яа шийтгэлтэй юм зүйл ингээ энэ асуудлыг шийдвэрлэдэг байж байгаа. Хамгийн гол нэм гэмтрийг үлдгэдгээс урьдчилан сэргийлэх асуудал хамгийн чухал байгаа. Урьдчилан сэргийлэхийн тулд энэ гэмтрийг хаана ямар цаг хугацаанд ямар газраар нь үлдгэж байна гэдэг шалтгаан нөхцөлийг судлах асуудал хамгийн чухал юм. Тэгэхээр хаана үлдгэж байна гэхээр за 2010 оны байдлаар авч үзэхэд бол 12 сараас 3 сарын хугацаанд бол нэлээд одоо өндөр хэмжээнд үлдгэсэн. За энийг аваад үзэхээр их таранхуу болдог. За хүүтэн тийм одоо эцэг эхчүүдийн хараа хяналт сулардаг. За хүүхдүүд одоо эрчимтэйгээр одоо сургуульд явдаг. Гэх мэтлэнгээр ийм одоо нөхцөл байдалд бол энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлд бол харьцангуй ихсдэг юм байна гэсэн энэ дүр зураг бол харагдаж байгаа. За газар орны хувьд бол мэдээж ойлгомжтой. Хаана гэрэлтүүлэггүй харанхуу хүний хараа хяналт сул газар байна. Тиймд бол энэ төрлийн гэмт хэрэг бол бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх гол орчин одоо энэ таатай орчин болж өгч байдаг. Зарим хүмүүс бодно л да тухайн одоо гэмт хэргийн хохирч болсон хүүхдүүдийг эцэг их нь яагаад тосч болоогүй юм бэ ч гэх юм уу тий. Гэтэл хотоос зайдуу газар олголтын асуудал байгаа юм л да. Энэ хотоос зайдуу газар олголтын асуудлуудыг бүх одоо дид бүтэд тий бүх зүйлүүдийн шийдвэрлэсний дараа олохгүй болохгүй. За тэр ойр орчимд одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэд бүх зүйлүүд нь зохицоор нийтийн тээвэр гэд энэ бүгдийн зохицоор шийдгүүгээр энэ газар олголтын асуудал бол бас энэ хүчин зүйлийг нэмэгдүүлэх нэг үндсэн нөхцөл болоод байгаа мó гэдэг нь бол ажиглагдж байгаа. Аль аль талдаа бүгдээрээ анхаарах хэрэгтэй. Төрийн зүгээс маш их анхаарах хэрэгтэй. Бүх талаас нь анхаарахгүй бол энэ одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл маань одоо буурна гэхэд бол үнэхээр хэцүү. Охиныг юм их зовоосон. Тэр хүзүү амын шахсан, хоолой болгон шахаад хөл гарлуу нэлээд зөксөн гэж хэлээ. Толгойд ирэхгүй зөксөн.
нөгөө ажлыг хийсэн гэсэн. Шууд хийсэн. Тэгээд нөгөө ям хамрлуу ингээд нөгөө юм хийднэс хийсэн байлээ. Хоцнороо хүртэл ингээд юм үүдс начи явуулсан байлээ. Цус болсон гэсэн үг тий. Тэр хүн шууд нүцгэн жижиг наяад ховцны уулга айтсан. Охин араас нь буугаад хоцнороо усаад гэрэл гоцсон. Явж чадахгүйсэн. Үнэхээр гişиж чадахгүй болоод хөл гарын ингээд хайрцсан байсан юм чи. Гişиж чадахгүйсэн. Хайрцсан юм дээр хайрцсан. Цасан дээр хөл нүцгэн өөрөө ингээд нөгөө газар нь хэрэгсэн газар нь очиход өөрөө ингээд хуталтай явсан том бакалим өрөөл аз уултаа бодлоо. Охин нь болохоор хөл нүцгэн явсан цасан дээр ингээд явсан. Өөртөөс нь гарч ирсэн. Дуус байсан тэгсэн жижиг амтныгаа оролддгүй шүү дээ л гэж хэлмээр. Дуус мал хүртэл жижиг амтнаа оролддгүй. Тэрнээс доор амтан байж тээ чил гэж хэлсэн дээр шээ. Цагдаа нар охины хэлсний дагуу хэргийн газар руу очижээ. Гэтэл тэнд хүүхдийн нүцгэн хүлээмүр хажууд нь зэрэгцээд алхсан томоо гихчин гутлын мөр засан дээр дурааж харагдав. Юу ч гэж хэлэх мүү үг олдохгүй нэ. Эдэр юус тачгансан хөхөө өвлийн хүүтэнд хээр талд уул толгойд даван байж алхаж гэрлүүгээ харж явсан 8 настай охиныг өөрөөсөө том цүгэндээ түүртэн алхахтан гэрт нь дөхүүлээд өгөх нэмжин сэтгэл байдгүй маа гэхэд ядаж зүгээр л зөнгөөр нь орхиод явчихгүй явдаа. Тэр аимшигтай үйл явдлын гэрч хохирогч нь болсон юм хүүхдийн үед бол одоо сэтгэл санааны хувьд бол маш докторгүй аймхай холцгор одоо хүний өмнөөс үгээ хэлж чадахгүй тэгэл ерөөсөө сэтгэл санаанд нь байнгын тийм занал сүрдүүлэг бий болдог сэрүүн цагтаа тий. За зүүдэндээ ч хүртэл одоо хард арсан зүүдэл байнга зүүдлэгдэг гэж үздэг. Яг өнөөдөр чиний чамд одоо яг сэтгэл санаанд чинь юу бодогдож байна вэ гэж тэгтэл ерөөсөө дандаа хар өнгийн будаг аваад тэгэл ерөөсөө хүн дүрстэй амтан зурангуудаа дээвэр нь эвэр зурагч шийтэй тий. Нийгэмд эзлэх байр суурийн хувьд бол ерөөсөө өөрийгөө дандаа одоо тийм нөгөө дорд үздэг. Би энэ бос хүүхдээс огт өөр болсон. Би муухай харагдаж байгаа. Ерөөсөө яг нэг хүүхдүүдээс бол би огт ондоо гэсэн ийм байр суурнаас ингээ хүүхдийн дунд бол орж нийгэмшиж чадахгүй ийм сөрөг өрнөлөө гарч байна. Ер нь бол яг судлаачид үзсэн байдаг л да. Яг одоо багтаа бэлгийн хүчээр хийлэлд өрсөн хүүхдийн хувьд бол ямар ч одоо тийм нэг бэлгийн үнц юм байхгүй болдог. Дээр нь одоо яг өөрийн үнэлэмж, өөрийн үнц юм байхгүй болдог. Тийм учраас магадгүй одоо ингээд би хэнд ч хэрэг бүх болсон гэдэг одоо тийм одоо сэтгэлийг л одоо эргэж нөхөн сэргээж хэвийн болгож чадахгүй л хэнд ч хэрэггүй болцсон юм их хаан ч гэсэн хүн хаяал явдаг үстэй. Тийм болж болзошгүй тохиолдлууд бол бас байдаг. Ой! Аав ихтэй үлдээчихээ. Би тэр өдрүүд тосч чадаагүй юм. Хаяа би боломжоор гал амьдал юм их завсраас тосч авдгийг. Тэгээ ойрхон сургуульд байсан бол миний охин ингэж өөр шүү дээ. Охиныхоо яриадаг л өөртөө адилхан болгочихгүй юм санал юу бодож явсан. Манай аваа сургууль соёл байдгүй. Би өөрөөс нэг сургууль соёлоор яваагүй бас. Тэгээ бас өөртөө адилхан болгочих юм харам юу ажлын юу болчих вэ? Амьдал гэж явсан. Тэсний одоо өөрөө л хэцүүлж байна. Амьдралыг аваад явахгүй л амьдал юм хийгээл сахан харан гэл яваад. Тэнэс ашигт яах гэж мэдэхгүй л байна. Ээж нь бол гэртээ юу? Гэртээ нэл хүүхдтэй ингээд хүүхд дараад хоёр нэл жоох хүүхдтэй болохоор хүүхдтэй нэг цагаан өдөө идүүлжээгээд нэг ганц хоёр хүрдэж хийжсэн. Одоо тэр дангорч шиг энэ дээр. Мэдээж одоо тэр манай хажуудлаа айл майл ингээд бүгд мэдсэн байгаа. Тэгээ тэр хүн ч одоо яхав тэр чир явна. Би ч одоо өөрхий моцгийнхаа үеийн харл нэг ашинтай болсон. Тэрийг л миний муу гал контролыг тоглоулан хүрчлээ та. Миний муу гал контролыг тоглоулан хүрчлээ та. Миний муу гал контролыг тоглоулан хүрчлээ та. Ухар мөчөд бодолтой хүний гаж шунал тачаал муухаглал зэрлэгшил сомирлогоо нээгээгүй цэцэг шиг охины дэлбэг таслах мэт ирээдүйг нь баллаа зогсгүй. Нэгэн аавын зүрхийг зүсэж, нэгэн гэр бүлийн амьдралын утга учирыг алдагдуулснаа мэдж байгаа болов уу? Яаж амьдрах учрааж болох вэ? Амьдралд утга учир алга хэмээн харуусаж суух аавыг харахад өөрийн ирэхгүй яандаа эднэр минь гэж бодогдно. Тэдэнтэй уулзаад буцаагаад гэрлүүн хөргөж өгөх замд машин дотор аав нь зогсоорой гэж сандархад замын голд зогсоод эргэн харвал охин ухаан алдчихсан байлаа. Харанхуй болохоор ингээд унаад байдаг болчихсон гэд
халааснасаа спирт гарган ирж өнөртүүлв. Эрүүл саруул байсан хүний нялх хүрийг ийм болгочих ч гэжтэй. Цаваа цойлгон байсан охины нүд нь айдас хүйцээр дүүрч өөрлөө нь харсан хүн бүрийн харцнаас айгаад дальдчаад байх нь анзаарагдлаа. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд. Үйс үйсгэн сэргэлэн нүд нь сэргээд аав руугаа харж инээмсэглэнэ. Би хурдхан шиг зүгээр болоод хичээлдээ л явмаар байна гэж хэлээд гунигтайгаар инээмсэглэхт охинтой минь адилхан харагдаад гол дээр минь гороогоод л ирсэн. Охины биеийн байдал хизээ сайжирч хичээлдээ явахыг хэлж мэдэхгүй. Хичээлдээ явахт нь дахин аюул учрахгүй гэх баталгаач бас байхгүй шүү дээ. Хаана байна да? Тэр хүүхдийн эрхийг хамгаалахын ёстой төрнө. Өнөөдөр төхүүлж чадахгүй байсан бол зүг хайчаал явна үстэй. Миний охин яхад маа тоглож яваал ирнэ. Миний охин хамгийн сүүлийн хүн болов дээ.